Өглөөн нарнаар яран ирэхэд эрдэмийн үдэ дэлгэн туссан эрдэмтэн багш нар минь. Өргөн саруул тангимда үеийн олон шавнаран угтаад ингри дотн үгээр учран золгодог багш нар минь. Заасан хичээлэн зүрхэнд шингээд зан дөргөн сэтгэлд хоногшоод 100 жилийн түүхтээс сургуулийнхаа зузаан түүхийг тэдэл бижилсэн. Ууган сургуулийн эрдмийн үрийг түүчээлэн залуулж, уянга нутгийн хүүхэд багчуудад дэлхийн боловсролыг эзэмшүүлж, 100 дурсагдах алдар амжилтын эзэдийг дөрүүлэн 100 жилийн эрдмийг тэдэл түгээлсэн. Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 100 жилийн өн баярын мэнд дэвшүүлээ. 100 жилийн эрдмийг түгээгчид. Төрсөн нутгийнхаа таалши төвшин аавынхаа сэтгэлийг төлсөн даллынхаа таалшиг тонж дандаа явах юмсан төлсөн даллынхаа шиг тонж дандаа явах юмсан. Эрхэм хүндэт үзэгчдээ Хөвранга аймгийн Уян сумын ерөнхий боловсролын сургууль хөөсөн болсны түүхт 100 жилөө зориулан 5 хүний хүртээл болгож байгаа. За 100 жилийн эрдмийг түгээсэн халдартнууд одоо нэвтрүүлгийн маань ээж дугаар үзэгч та бүхний хүртээл болгоход бэлэн болж байна. За энэ удаагийн дугаарт маань Хөвранга аймгийн Уян сумын ерөнхий боловсролын 1-р сургуулиуд одоо багангийн багшаар олон жил одоо үр бүтээлтэй ажилласан аюурын одоо Бямцран, за мөн одоо ерөнхий боловсролын 1-р сургуулийн номын санчаар олон жил одоо сайхан үр бүтээлтэй ажилласан тоочийн амар исгалан гэсэн одоо гэрүүлийн хоёр сайхан эрхэм багш нар маань одоо оролцож байгаа гэдэг хэлгээд таатай байна. За та хоёрт энэ өдрийн мэнд хүргэе сайхан оролцоож байна уу? Сайхан орж байна. Та бүхэн энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээ нэвтрүүлгийн урилгыг авч одоо бас оролцож байгаа та хоёртаа бас нэвтрүүлэг үзэж байгаа нийт үзэгчид болоод за энэ сургуультай ажил амьдралын холбоотой нийт одоо хүмүүс нутгийн ардынхаа өмнөөс талархал төвшүүлье. Баярлалаа. За тэгэхээр одоо манай аюурын Бямцран багш маань бас нэг ерөнхий боловсролын 1-р сургууль бол бас олон жил одоо үр бүтээлтэй ажилласан. Олон одоо мянган шавнарыг ус төрүүлж одоо гаргасан юм хүн шүү дээ. Тэгэхээр одоо гуруулаа бол одоо нэвтрүүлгийнхин яриагаа бол одоо таны төрж өссөн тэр сайхан нутаг орон төрүүлж өсгсөн аав ээж гээд одоо тэр сайхан зүйлүүдээс одоо ярим. Та одоо хаана хэдэн онд одоо хэн гэдэг айлын эд хүүхэд бол төрсөн бэ? За баярлалаа. Би Хөвранга аймгийн Уян сумд аав ээж минь Уян сумын хайраа түн би 1959 онд аюур гэдэг айлын одоо 5-р хөвөж төрсөн. Ингээд багнасаа аав ээжтэйгээ мадаж хөөж өсөж гад 1970 онд Уян сумын 8 жилийн сургууль 1-р ангид осолцоо. За ингээд 1978 онд 8-р ангид төгссөн. Дараа нь болохоор 8-р ангид төгсөөд Арангаан багшийн сургуульд багш болохоор очсон. За ингээд 85 онд багш болж ирээд энэ төслийн сургуульд ирж ажиллаад 35 жил энэ сайхан сургуульд ажилласан. За аав ээжийн талаар ярихгүй юу хийдэг хүмүүс байсан? Төрснүүд та бас айлын яг хэд хөвгд байна? Төрснүүд одоо хэдүүл байна тийм ээ? За тийм би одоо айлын 5 дахь хүүд аав ээж хоёр маань хоёулаа малчин удамтай малчин усууд би эцэгхээс ёсвол манайхын их сайхан хөдөлмөрч сайхан усууд юм аа гэж ойлгож явдаг. Яагаад гэвэл одоо хамгийн том хүч маань хулдааны тэргүүн ажилтан дараагийн ах маань одоо энэ Уян сумын асхтууд одоо сайн малчин аймаг сумын одоо мундаг сайн малчин дараагийн гихч маань сумын одоо жаргал багт ажиллаж байгаа одоо аймгийн аварга эмч эрүүл мэндийн тэргүүний ажилтан болсон. За би өөрөө 1990 онд 95 онд одоо боловсролын байгууллагад ажилласан ч 10 жил дээр боловсролын тэргүүний ажилтан юм сайхан шим цалыг авч ажилласан. За дараагийн дөө маань одоо Уян сумын сахилгаанчин даваад гэж
бэндага хувага энэ манаас эрчим хүчний тэргүүний ажилтан боллоо. Гэх мэтлэнгээр одоо манай аав ээж бид нар маань ерөөсөө сайхан хөлмөс болоожмаа. Салбар дээр одоо тэргүүний одоо задгамж одоо миний хүү таваадж одоо юуны мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан болоод ингээд ажлынхаа амжилттай сайхан хийж сайхан яваа. Би өөрөө маш их баярлаж явдаг. Амад хүндэлж явдаг ах маань тэгээ одоо хамаагаад би чи ихэд юцул төрсөн одоо 4-5 амтэрч байна. Энэ яг миний дээр төрсөн ах баг. Өөртөө өлдөөтэй гол тоолж гисэн. Өлдөөтэй гол тоолж гисэн. Хайхасаа чанаруудыг яа миний ах бол ерөөсөө сургуульд хайж ерөөсөө надаас бол 3 ах. Тэгтээ дээрээ юусууч чинь бол одоо ахын дүүгийн нэг яг ингэ хамт сургууль суусан. Тэгээ бид өөрсдөө одоо моринал хоорон шиг хэрвэлэл тэгээд өссөнд мачны нэг жирийн мачныг өгдөглээ. Би хамгийн том бэрхч нь хамгийн томхтой сууж явсан. Тэгээд ямсран чада багнаас 4-т сууж яхад нь л бичээр суусан. Тэгэл ер нь манайд их байдаг. Их төлөв томоотой. Надад үнэ эвлэгдэг дээр чин завууд гэж байсан. Тэгэл зуныхын амралтнаар байнга манайд ирээл тэгэл хүүхэд давн үнэ эвлэгэнд тийм багийнхаа төлөв дараа хүүхдтэй. Бараг 8 төгсөөл Аранхангай багшийн сургуульд явтлаа л үнэ эвлэгэж манайд тусалж тэгж байдаг байсан. Багш гэдэг мэргэжлийг бол яагаад сонгосон? Яагаад одоо багш гэдэг энэ сайхан одоо алдар хүндийн эзэн болсон? Тэр түүхээсээ нэг дурсамжаасаа онцгоосаа 8 дугаар ангид бод манай багшаас мундаг сайхан багш нар байдаг байсан. Одоо эддэг багш, хэмэтгэ багш, намсран багш, ланжи төвшөд нэгээд энэ сайхан багш нар шиг одоо багш болоо идэ гэж бодж байгаад ингээ 8 дугаар ангид одоо хоёрын багшгсан хоёр ирээд тэгээд ч одоо хоёр ирдэг байсан цаанаасаа боловсролын яамнаас ингээд Аранхай багшийн сургууль нэг эрхтэй хоёр байна. Тэгэхээр ингээд аавчтайгаа яриад би ирсэн багш болжоо гэх ингээд хоёр аваад явсан. Энэ манай маш сайхан болж би ирсэн багшгсан сайхан эрх малтыг авч яваа, хадгалж яваа гэж одоо багшийн сургуулиуд өсч ирсэн. Тэгээд нэг онцлог нь болохоор энэ Уурхангай хэмжээнд улсын хэмжээнд ерөөсө эрхтэй багангийн багш нар ховорхон байдаг. Тэгээ манай Уурхангай миний үед ерөөсө 2хан эрхтэй багш байдаг байсан. Тэгээ энэ одоо ерөөсө энэ мэргэжлээс би ерөөсө ухраагүй, мэргэжлээс солиогүй багангийн багшаар хийсэрээсээр байгаа л 35 жил багшсан байт юм аа. Гурвалжин оройт цагаан өргөдөө утчин шавда эрдэм хайрдасан очтог тайнхын үдигнэгээ харгудум хүссэд миний жигүүр оргуусан үцэг варсан амьд уурхан үгүйнэн сансан миний багшаа. Одоо Уурхангай аймгийн уян сумын ерхий боловсролын 1-р сургуулийн дээрээс одоос өргөжлж байна. Тэгээд энэ сайхан сургуулийнхаа талаар бас бодж өгдөг зүйлээ бас ярихгүй юу, тийм ээ? Одоо 100 жилийн одоо энэ сайхан өндөр түүхтэй сургууль байна шүү дээ. Тийм ээ. За тийм ээ, энэ сургууль маань 100 жилийн түүхтэй. Би энэ сургуулийн одоо 50 жилийн хугацаанд энэ сургуулийн түүхийг бичсэн өөрөө юм байгаа юм. Тэгсэн 70 онд сургууль орсон. Түүнээс хойш ингээд сурч байлаа. Дараа нь одоо багш боллоо. Багшлаад одоо 35 жил ажилласан. Ийм сайхан төвтэй сургууль. Ингээд намайг одоо багш болж байхад одоо 8 жилийн сургууль, 10 жилийн сургууль, 12 жил одоо Нануун сүмгийн нэрмжт одоо аймгийн тэргүүний сургууль бас ийм сайхан төвтэй сургууль. За энд бол одоо олон нас сургуулиас олон арван гавьяатууд, эдэмдэн докторууд төрсэн юм сайхан сургууль байгаа юм. Энэ сургуулиудаа бид бахархаж явдаг. Энэ утгаараа би одоо энэ сургуулийн төвх
100 жилийн гогт нэг сайхан дууны шүлэг бичиж гэж бодоод өөрийнхөө сэтгэлээ гаргаж шүлэг бичсэн маань өнөөдөр сайхан дуугарч сайхан болж ах шиг байна. Ингээд баярлалаа. Дүүрэн хүсэг сурагч нас нэмэн нэндэн учраа. Ерөөсөн сургуулийн тухай нэг одоо 100 жил 90 жил нь болчлоо. Нэг сайхан дуу хийе гэж бодоод тэгээ нэг сайхан бодож сайхан дуу хийсэн. Тэгээд хийгээд шүлэг бичээд ингээд тавьсан чинь манай дуу хөгжмийн багш надтай хамт ажиллаж байсан багшаа 80 хийж болох уу? Бололгүй яа сайхан дуутай болёо гэд ингээд дуу манайх өгсөндөө. Өнөөдөр ингээд миний шам маань энэ дууг минь сайхан амдруулаад ингээд амдруулахад явж гад баяртай байна. Багангийн багш, Бямцран багш одоо хоёрын манад бас хамтын бүтээл одоо сайхан энэ 100 жилээр зориулсан одоо дуу маань их сайхан бүтээгдээд одоо явж байна. Тэгээд анх энэ дуун дээр бас ая одоо зохиох болсон тийм ээ. Тэр одоо түүхэн дурсамжаас асуу. За багш минь надад хүсэл тавьж өгсөн. Би бас өөрийнхөө нөгөө Баханга дүүргийн ханга цогцлбор сургуультай нэгэн дуу зохиосон байгаа. Тэр дууг бас багш минь олж сонссон юм билээ. Тэгээд тэр сонсоод тэр дуу аягүй таалагдаад багш нь одоо нэг юм шүлэг бичсэн юм аа. Чи тэгээд ингээд багштай ая зохиож өгөөч гэд. Тэгээ бас намайг ингээд үнэлээд бас намайг ингээд надад ингэж бас юм аялгау хийх эр зориг өгсөн. Мөрөөдлийн минь биелүүлж өгсөн юм цэрэг багштай маш их баярлалаа гэж хэлье. Ингээд энэ дуу ингээд мөнхөд одоо энэ сургуульд ингээд дуулагдчих. Мөнхөд орших болтугай гэж өрөөж байна. Хөгжлийн өргөн мянган шанарын хаан мэдлэгийн нээж ухааныг тэлсэн миний сургууль мандаа сургууль мөнхөд дурсаах төрөлөг сургууль миний сургууль мандаа сургууль мөнхөд дурсаах төрөлөг сургууль. Баярын Бямцран багштай бол би 1991 онд Аранхан багшийн сургуульд төгсөж ирээд тэгээд тэрнээс хойш 35 жил болж хамт ажилласан. Манай багш маань 20 онд гавьяанд орсон. Тэрнээс өмнө би тэр параллел анги байсан, эсмэ анги байсан. Багштай хамтарч ажиллахад бол маш их нөмөр нөөлөгтэй. Одоо намайг юм хийгээд ирэл үзүүлэхээр хамгийн их гоё санааг нь олж хараад чиний эн чинь их гоё гоёлж, эн чинь гоё болж гэд ингээд янз бүрийн ингээд сургамжуулах онолтой холбоотойгоор тэгж амжилт ололтыг их гоё хүнийг дэврэгж өгж хүнийг их дэмжиж ажилтдаг. Түүнээс гадна хүн чанарын хувьд манай багш маш түшигтэй. Одоо юм хийгээл хамтарч сууж яхад чи цайгаа авсан уу? Хараад нэг цайгаа аваад ирэх юм уу гэд ингээд ерөөсө хүний номтой, номын номтой хүн. Би Бямцран багшийн юм бол одоо энэ 100 жилийн түүхтэй манай сургуулийн байгууллагын хөгжилд бол маш их түүчээ болсон. Тэрч бүхэл Өөрхангай аймгийн байгууллагын хөгжилд бол нэлээд түшиг тулгуур болсон сайн багш гэж боддог. Бямцран багштайгаа би 30 жил хамт ажиллаж байсан. Дөнгөж төгж ирээд багшуулж байхад минь эсмэ анги байлаа. Бид бол одоо 2 удаа математикийн кабинетийг хамтран байгуулж байсан. Олон жил одоо нэг ангид өглөө өдөөс хойш хичээлж байсан. За тэр хооронд бол ангийг маш сайн авч явдаг. Хүүхдүүдээ өвдөх шүмөвжүүлж чаддаг. Зөвхөн өөрөө ангид төдөө эсмэ ангийнхаа хүүхдүүдэд үргэлж үлгэр дуурайл үзүүл сурууж хүмүүжүүлж байдаг тийм багшаа. Манай Бямцран багш одоо эрэгтэй хүн гэхэд маш их төсвөр төвчээртэй. Тэр нэгдүгээр ангиас ахуулаад хүүхдүүдийн олонний хүүхдийг хүмүүжүүлж байна гэдэг чинь бас эрэгтэй хүний бас мөн чанар бас давуу тал. Бусад эрэгтэйчүүдээс одоо харьцангуй онцлог тал нь гэж би хардаг. Тэгээ маш мундаг багш олон жил ажилласан олон мянган шавьт нартай. 2008 онд одоо Бямцран багштай анх 6 настай 1-р ангийг түүхэндээ одоо анх 6 настай 1-р ангийг хамтдаа авч байсан. Тэгээд ер нь бол хамт ажиллахад туршиг тулгууртай. Тэгээд одоо бүхэл зүйл одоо туршид тулж байсан одоо ахмад багшийн хүндэтгэж явдаг ахмад багшийн минь нэг юм аа. Тэгээд бас гэр бүлийн хувьд бол бас үлгэр жишээч бид нар
залууны хувьд л одоо Бямцран багш Мамрагч хоёроос бол маш их олон үлгэр дурааллыг авч одоо амьдралдаа хэрэгжүүлдэг. Энэ хоёр одоо эрхэм хүндээ эрүүлэх хамгийн сайхан бүхний хүсье өрөөё. Даваачийн амар бясалгалын хичээл одоо энэ Оюн сумынхаа одоо сургуулиус олон жил номын санчаар ажиллаж олон одоо шинжлэх зүйлийг санаачилж одоо энэ сайхан номын одоо буян авшиг бас хүүхэд багчуудад түгээсээ хөөн тэгээд та мань өөрийгөө сайхан танилцуулаад өөрийнхөө одоо төрүүлж өсгсөн төр сайхан аав ээж төрсэн газар за тэгээд одоо төрснүүдийнхээ талаар нэг сайхан хэлэхгүй. Би 1962 онд Урангаа аймгийн Оюн суманд Томын тогооч өсгөх жаргалын лавсар нарын ууган охин болж имлсэн. Би дараа нь одоо 5 дүүтэй. Миний дүү нар Гомсрон, Чимэдам, Батжаргал, Баттулаа, Дулмсрон гэд 5 дүүтэй. Миний аав ээж хоёр бол артилийн ажилчид. Ноор төлөвлөгөөт эдийн засгийн үед бол төлөвлөгөө нормын төлөө явсан шаргуудаа хавшгаа хөдөлмөрийн эзэд байсан бид нар тэм ажилчин сайхан аав ээжийн өр хүүхдүүдээ. онд 8 дугаар анги төгсөөд 80 онд 10 дугаар анги төгсөөд тэгээ 80 онд аавын бие муудаж тэгээд би сургуультаа бол явж чадаагүй. Ээжтэй одоо тус олж дүүнэр өсгөх хариуцлагатай хатуу тийм өөрийгөө оногдсон. Тэгээд тэр намар одоо манай сургуулийн захирал авир мэдвч Бямцран багш хоёр минь намайг одоо бид нар одоо хадланд явлаа. Энэ 14 хоногт чи одоо сургуульд явахгүй гэж бодож байгаа бол чи бид нарыг 14 хоног яваад ирэхэд энэ бичгийн машин дээр юм бичээд сурч бай гэд тэгээд явуулсан байдий. Тэгээд 14 хоногт нь бичгийн машин дээр бичээдсэн одоо зүйлүүдээ нэрээ шалгуулсан чинь маш их урамтай. Тэгээд энэ ажлаа үргэлжлүүлээд хийжээ. Одоо манай бичиг хэргийн ажилтан маань гэр бүлийн хүнээ дагаад одоо шилжих болсон учраас энэ ажлыг хийжээгээд би цоосон ажлын гараагаан тэгж эхэлсэн байдий. Жигмэд багш намайг дараа нь Жигмэд багш намайг номын санчаар ажиллаа гэсэн. Тэгээд номын санчаар одоо ажилд ороход бол би өстой бүр нэг шимтэж дурлаж ажилласан ажил эдий. Тэр хөрхөн одоо хүүхдүүдтэй. Хэдэн онд бохоо тэр яг номын санчаар? Номын санчаар 94 оноос. 94. Тий. Тэгэхээр номын санчаар ажилласнаас хойшлохтой зэрэг чинь тэгэл одоо багш сурагчдын одоо гүүр болж тэр ном сурах хүчиг тэр юугаар нь хангаж хичээл хэрэглэхдэггүй тэр намар нь юугаар хангаж ажиллаад тэр хүүхдүүдийн одоо багш нартаа л их тусдын болох их одоо арын одоо фронтын хүмүүсийн ажилчид байдаг. Тэгэл багш нарынхаа одоо тэр сургалтанд нэмэр болох эрэл тайлт хийж тэднэрээс байнга суралцж ер нь би ажилд ороод одоо ажилд орсон анхны жилээсээ л тэр социалист одоо хөдөлмөрийн гашгаа баригадын мундаг сайхан багш нар тэм сайхан хүмүүсээс сурч дандаа суралцсаар яваал тэгэл одоогоор болсон гэж суралцаад явж байна. Норлоодын ичимийн үнрийг үргэхгүй Тимэн чин явлаалагин игч минь дагаа нүх гэлдээ манай хчдөө ажиллаа өөрөө өрхт ажиллаа сайн хийжсэн тэгээд зөөлөн сэтгэлтэй хчийн хувьд бол миний тоогч одоо бид дүүнэрээ юм бол ерөнхийд нь авч явчихсан. Сайхан зөв сургаалтай сайхан л хчтэй хайртай шүү тэгээд бид бүхэндээ сургааллаа байнга хайрлаж үлгэрлэж явдагт нь баярлаж явдгаа. Дарсан зүйлний минь хажууд минь байсан их чимхээ хацар исгсэн
Миний эгч бол одоо миний ээж л гэсэн үг ерөөсөө бид нар чинь харамлахаасаа миний ээжийн дэтэй хинтэй эгч минь гэж өстө хүний өөрийгөө зүйдэг өстө хүний хайлах юм байхгүй миний эгч чинь. Тийм бид айлын манай эгч хамгийн том эмэгтэй би дундаа ханар явсараад хамгийн багт нь би эмэгтэйгээр айлын хамгийн бага эмэгтэй. Тэр чинь дээдэлт баталтай эмэгтэй хоёр төрсөн. Үнтэй бүх хэнийг шингэхгүй шүү. Тэгэх хүний өөр ялбан газар ерөөсөө л ах トゥ хамаатан сатам ерөөсөн уянгын нутгийн таньдаг мэддэг бүхий л хүмүүсийг хүний дээдийн хүн шүү дээ манай эгч ер нь бол. Үнчин дүнрээ нэг бүгдээр ингийн тоглож бүгдээр ингийн хүний зэрэгтэй хүн болгох гэж өстэй хайр инэрлэр дутаахгүй гэж эдийн зэрэгтэй өсгөж хүмүүжүүлж ирсэн бид нар их чихэн юу гарал эдийн зэрэгтэй сайхан хүн болж бүгдээрээ дор бүрдээ амьдрал нь сайхан тэгшэрч сайхан явж байгаадаа ихчтэй маш их баярлаж талархаж байна. Амар өвсглийн эгч маань миний ханы одоо том эгч нь байгаа. Одоо бид бүхэнд одоо ярьдаг тийм ээ одоо бага наснаас нь эхэлж одоо дүүнрээ одоо цэцэрлэг сургуульд нь ингэж зөөж тийм ээ бүхэл талаар ингэж хүмүүжүүлэхэд одоо ээж шиг наав шиг бүхэл талаар нь ингэж зааж хөтөлж явсан гэж ярьдаг. Тийм болохоор бид бүхэн маань яг л аав ээж шиг одоо энэ ах хоёроо хүндэлж хайрлаж явдаг. За тэгэхээр номын санж гэдэг одоо мэрэгжил болоод одоо номын санж гэдэг хүний одоо бол та бол жинхэнэ бодит төлөөлнөө. Тэгээ энэ салбарыг бол одоо бас томоохон зүтгэлтэй хүн байгаа. Тэгээ энэ ч утгаараа одоо бас та энэ номын санж гэдэг мэрэгжлийн талаар номын санж гэдэг хүний одоо талаар одоо танаас суухгүй гэдэг одоо хинээс суух уу? Энэ сайхан мэрэгжлийнхэн талаар одоо саа ярихгүй юу? За номын санж хамгийн гоё дандаа цагаан цаас шиг хүүхдүүдтэй ажилдаг, багш нарын оюуны хөдөлмөрт нь бас хувь нэмэр оруулдаг, тэднэртэй гүүр болон ажилдаг номын санж гэдэг энэ ажил бол бахархам юм сайхан ажиллаа. Би номын санчаар ажиллаад хүүхдүүдтэй ном уншуулахаар тарааж өгтөө. Тэр олон номоо уншиж би өөрөө барахгүй учраас хүүхдүүдтэй ном өгөөд буцаад номоо авчирч өгөрнө. Номынх нь утга санаа, агуулга байна, зохиолч одоо юуны ямаг хэлэх гэж энэ номоо бичсэн байна. Тэргээд чи эндээс юу олж мэдэж аваа гэд ингээ яриулдаг. Хүүхдүүдээрээ хөрхөө яриулснараа тэр номоо би давхар хүүхдүүдээрээ давхар уншаад бүх номоо танилцчихдаг. За манай багш нар одоо номыг их шаардаж байна уу гэж сургалж орж ирсэн одоо үед бол би эрэлт хайлтыг маш сайн хийж одоо тэр багшийн одоо хэрэг болж байгаа юм л олж өгөх үүргэн биелүүлэхгүй юм шиг санагдаад тэр номтой бол хөөцөлдөж өрөөд багшийн дараа нь ороод ирэхэд нь бэлтгэсэн байж байгаагаараа багш нарын бол талархлыг хүлээж ажилдаг. Манайд одоо биологийн багш даваасран багш энэ бол одоо дандаа ном янз бүрийн номнуудын эрэлт хайлт бол хийлгэж байсан. Дандаа урам өгдөг байсан. Одоо тэгээд хүүхдүүдтэй бол багш сурагчид хүүхдүүд ажилчдаа номын сан хичээлийн жилд хинэнд хичнээн ном уншив гэд бүр юуг дүгндэг тэргүүний уншигч багш ажилтан сурагчтай бол ангиангаар нь гэд дүгнж гаргаж урамшуулж бусдыг хөшөөрөгдөж хүүхдүүдэд одоо уншиж чадвал одоо уншвал одоо уурах тархич нь хөгжнөө ном сайн унш шүлэг сайн чэжил та нарын тогтоох чадвар өснөө гэж одоо хүүхдүүдтэй хэлж тийм зарчмаар би хүүхдүүдийг ханддаг. Номын сангийн одоо ном сурагчийг олохоос гадна уран зохиолын одоо соёл хүмүүжлийн олон талт ажлуудыг санаачлан одоо зохион байгуулж сургуулийн удирдлагуудаас маш их дэмждэг. Багш ажилчид сурагчдын дунд олон нэр төрлийн ажлууд жил болгон нацад оржийнхоо нэрмжит баярыг бол одоо маш сайн
тэмдэглэдэг. Нутгийн одоо зохиолчдын уран бүтээлийг бол би их маш их талархан хүлээж авч нутгийн зохиолчид бидний бахархал гэдэг самбараар бусад одоо хүүхдүүдтэй багш нартаа мэдээлэл төгж тэднэрээр бахархаж уран бүтээлийг нь түгээн дэлгэрүүлэх ажлыг давхар хийдэг. За тэгээд энэ мөн одоо хүүхдүүдэд шүлэг цээжлүүлэх ажлыг сайн хийдэг, мөн шүлэг бичүүлэх ажлыг сайн хийдэг. Хичээлээс бусад газар бусад үед чөлөө цагаан зөв зохистой өнгөрүүлэхийн тулд одоо шүлэг бичих тийм яруу найргийн юуны ажил сонгон тийм хичээлүүлдэг байсан. За яруу найргийн хичээлэхээр хүүхдүүдийн одоо бичих чадвар нэмэгдэн, үгийн баялаг нэмэгдэн. Тэгээд би одоо шүлгээ уншиж өгье, би номоо уншиж өгье гэд очтон гэрэлдэх хөрхөн хүүхдүүдийг харахаар улам ажилдан дурлаж урамтай шимтэй сайхан байдгаа. Манай хүүхдүүд бол тэгээд өөрсдийн одоо санал өөрсдөө юу номоо шүлэг гачиг өгөөд бичдэг байсан бол сүүлдээ одоо жоохон төрөлжүүлэх маягтай багш сэдвтэй, нутаг орон сэдвтэй, сүүлдээ бүр номын сан гэдэг сэдвтэй тийм шүлгүүдийн уралдаануудыг зарлаж ажилласан. Тэндээс би өөртөө ямар талархал авсан бэ гэвэл номын сан бол манай сургуулийн номын сан бол миний мэдих тансаг ордон гэж хүүхэд минь одоо хэлсэн байсан. Би хүүхдүүдийнхээ сэтгэлээ ханамж номын сангийн үйлчлэгээ сайн байна гэж өөртөө урам авч байсан. За тэгээд таа ч юм бол тухайн үед бол бичгийн машинаа дээр бол одоо ажилладаг байсан шүү дээ. Тэгээд хүүхдүүдийнхээ бүтээлийг мөн одоо бас номын сангаас явуулж байгаа уралдаан тэмцээнийхээ өргөмжлөл гэдэг юм уу тийм ээ. Одоо зохион байгуулах хөтөлбөрийн снаар сургуулийнхаа одоо бүхэл зүйлүүдийг тэр бичгийн машин гэдэг зүйл дээр бол жинхэнэ утгаар нь одоо шивдэг байсан баг. Тийм ээ та хийдэг байсан баг тийм. За бичгийн машины X одоо S өсгүүдээс гоёлын хүрээ хийгээл тэгэл бичгийн машинаар хэрээрэл их гоё чамин юутай хүүхдүүдийн сэтгүүлд хүрэхээр тийм юу бичдэг байсан. Хүүхдүүд минь одоо бичсэн шүлгүүдийн одоо гараараа ингээд бичсэн шүлгүүдээ өгөхөр нь бичгийн машинаараа бичин, сүүлдээ одоо компьютерт бичин. Тэгээд тэднийг жил болгон тэдний шүлгэнүүдийн нийтэд нэмэгтгэл болгодог. Тэгээд тийм нэмэгтгэлийг бол жил болгон гаргадаг. Тэрнээс гадна сүүлдээ манай хүүхдүүд улам одоо чадварчаад олон шүлэг бичээд ирэхээр хүүхэд нэг бүрийн шүлгийн тийм бүтээлийг бол ингээд хэвлж өгөөд авиас дугуулангийн сурагчдын бүтээл. Дугуулангийн сурагчдын бүтээлийг одоо энэ тийм мөнх цэцэг гэж одоо энэ шүлгэнүүд нь гэхэд одоо бичгийн машинаар бичсэн ийм шүлгэнүүд. Энэ нь одоо эх орон аав ээж сэдвтэй хүүхэд багнаас багш гэдэг ингээд эднэрийн нэмэгдэгчээд одоо энэ бүтээлүүдийн одоо энэ чинь оюуны хүүхдийн одоо бяцхан зүрхэнд одоо өөрсдийнх нь одоо оюуныхан хөдөлмөр учраас энийг нандган хадгалж байгаа, номын сандаа нандган хадгалж байгаа. Тэгээд багш болоод ирсэн одоо хүүхдүүдтэй ингээд өгдөг. Миний уран бүтээлийг энийг одоо та ямар сайхан хадгалж байсан бэ, баярлалаа гэд талархаж ингээд хүлээж авдагаа. Энд бол хүүхдүүд их урам өгдөг. Цааш нь одоо бичих, унших, бас ажилдааж бас нэг санааг нь бас аваад явж байгаа багш нар бол зөндөө байдгаа. Номын сангийн одоо ажиллаан бол жил болгон ийм одоо тайлангаа өнөөдөр энэ хичээлэн жилд юу хийснийг ингээд тайлан гаргаж одоо хүүхдүүдийн зохиосон шүлэг одоо тэгэл дүрээр одоо хүүхдүүдийг дүр тоглолт за зурган дээр одоо ярих одоо багангийн хүүхдүүдийг бол зураг өгөө зохиомж хэлгэх тэгэл багш нарын бол одоо том ном, жижиг номны уралдаануудад оролцуулж одоо тэрүүн байруудын шалгаруулалт, бусдад түгээн дэлгэрүүлж за идэвхтэн сурагчдыг тэрүүний уншигч хүүхдүүдийг тэрүүний одоо тэгээд энэ шүлэг уншсан дүрийн тоглолт тэгээс сүлд нь шүлэг бичсэн хүүхдүүдээр ингээд энэ миний одоо номын сангийн өргөө, номын сан гэсэн одоо нэртэй энэ төвтөрд бол жил болгон ингэж гардаг. Ингээд жилийнхээ ажил тайлгамтай байсан. Одоо сумын одоо сургууль дээр бас нэг эпемарадо гэж нэг одоо нэг яаж туршилцаар үзчихсэн. Тэнд бол одоо завсарлаханаар хүүхдүүд одоо уран зохиолоор ингээд аялуулж, уран өгүүлэл богино өгүүлэл гэмтэр уншиж номын сан гэдэг энэ ажил бол хамгийн бахархалтай, хамгийн гоё мэрэгжил. Энэ ажилдаа бол нэстэ шимтэн сайн оролцдог. Одоо эндээс би нутаг орныхаа тухай одоо түүхүүдийг Ахмад багш нараас настай хүмүүсээс их мэдээлэл сонсож тэднийг бас өөрөө эмхтгээд тэгээд орон нутгийн судлах хичээлүүд дээр бас багш нартай өгч бас гарын авлагаар
бэлдүүлдэг. Багш нар бол ийм өөрсдийнх нь одоо хичээлийн одоо заах арга ур чадвар буюу одоо өөрсдийн дурсамжаар зөндөө номнуудыг багш ажилчид болгоноор ингэж гаргуулж авсан. Тэгээ манай багш нарын бүтээл, манай нутгийн сумаас гарсан зохиолчдын бүтээл гэж тусгасан самбарууд гаргаад тэд нар минь одоо самбараа хараад дахиад ингэж ажиллах урам зориг өгж байгаа нь нүдэнд илхэн байдаг учраас тэднийг дэмжих одоо соёлын номын сан бол соёлын одоо ажилтан соёлыг одоо түгээн дэлгэрүүлэх юм ажилд бол одоо өөрийн одоо санаачлагаар итвэхээрээ тэгэл бусдаасаа сайн суралцаж байнга одоо ингэ суралцаж одоо аймгийн номын сангийн одоо алтан гэрэл болор одоо пүрэл хам гэд удирдлагуудаас бид нар маш үнэлгээ өндөр авдаг. Сүүлд номын өргөн дээр бол манай сургуулийн номын сан бол маш их өндөр үнэлэгдэж Японоос одоо хэрэгжүүлсэн номын өргөө хөтөлбөрийг бол их амжилттай хөргөжөж бас бүгдээрээ тэргуун дуршлаг нь түгээн дэлгэрч явсан. Номын өргөөний бол хамгийн сайн хэрэгжүүлсэн сургуулиа гэж. За эрхэм багштай энэ орвогийн хамгийн сайн сайхан бүгний хүсэн өрөөё. Тэгээд оюун суманд ажиллаж амьдарч байгаа үе үеийн шамрынхын төлөөлөл бас энд хүрэлцэн ирж эрхэм багштай бас хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байгаамаа. Та нэг үлээ авна уу. За тахын баярлалаа. За өнөөдөр оюун суманд ажиллаж байгаа салбарт ажиллаж байгаа манай шавнар маань хүрэлцэн ирсэнд багш нь баяртай байна. Та бүхэндээ эрүүл сарвал сайхан бүхний хүсэн өрөөе. Ирэх зууны 100 жилийн ан баяртай сайхан ууццгаая. Хүүхэд насны хамгийн сайхан дурсамжууд багштай бас холбоотой байдаг. Тэгээд тэрэн дотроос бол багш хүний хамгийн нэг гоё нандин чанар одоо ингээд багшлаа явж хаад нэг зүйлийг анзаарсан зүйл юу вэ гэхээр хүүхдийн онцлогийг олж хардаг. Ямар онцлогтой хүүхэд вэ? Энийг яг юуг нь хөгжүүлвэл илүү хөгжүүлж болох вэ гэдгийг сайн мэдэрдэг тийм багш байсан гэж одоо бодож хаад санагдтыг. Тэгээ манай ангид бол бас манай ангийнхан чи хөдөлгөөнтэй урлагийн спорт их авьяастай тийм хүүхдүүд байсан. Тэгээ бүгдөө ер нь сургууль дээр зохиогдсон ямар ч одоо спортын арга хэмжээ байна, урлагийн арга хэмжээ байна. Манай ангийнхан байнга оролцож тэрэндээ төрүүлдэг байсан. Тэгээ тэрэн дотроос одоо мөнх төр бит хоёрыг бол хоёр бол хүмүүст их ярих, илэрхийлэх сонирхол сайтай. Тийм учраас хоёр шүлэг сайн уншаад тэрийг босоод илэрхийлэх гэж хэлдэг байлаа л да. Тэгээд анх бит хоёр ч нөгөө уран жиргээгээд хүүхдийн нөгөө одоо нөгөө шүлэг уншдаг юм тэмцээнд оруулж ирсэн. Тэгээд тэрэнд оролцоод тэгээд оролцсны дараа багш маань дуудаж ирсэн. Хоёр өстой гоё юм чинь. Хоёр өөрсдөө зохиохоод үзүүл яасан. Хүний шүлэг уншиж байгаа юм чи одоо хоёр нэг зохиохоод үзүүл яасан гэд тэгж хэлж ирсэн. Тэгээд тэгтэн багшаа шүлэг зохионо гэж яадیں гэд тэгсэн. Тэгээд багш болохоор шүлэг зохионо гэдэг чинь ийм очиртай ингээд бүгдийн сайхан тайлбарлаад за нэг сэдв өгөөд за гэртээ хоёр нэг дөрвөн мөртөвчээ дээрээ гэдэг ингээд явуулчихсан. Тэгээд бит хоёроор яг иймэрхүү замлаар ингээд явсаар хагаад ингээд бит хоёрын шүлгийг ингээд бичиж аваад сайжруулаад тэгээл нэгтгэж аваад ингээд цаасан дээр дэвтэр дээр ингээд бичиж хуулж авч агаад сүүлд нь нөгөө тэр үед амраагч номын санч байсан. Амраагчд өгөөд за энэ хоёр хүүхдийн юу шүү шүлгүүд байгаа маа чи бүгдөө ингээд сайхан нөгөө тэр үед бичгийн машин гэж юмсан. Тэгээ бичгийн машин дээр сайхан бүгдийн шивээд ингээд гаргаараа тэгээд эднэрт хэрэг болно шүү гэдэг.
Ер нь таа ч юм бас ер нь Сумар нутгийн олон тийм доос арга хэмжээнүүдийг урлагийн арга хэмжээ одоо баяр наадам гэдэг юм уу те ер нь бол олон арга хэмжээг бол насаараа хөтөлсөн баг шүү дээ. Бидний баг хүүхд тогтол хөтөлдөг их гоё хоолойтой их гоё уншлагтай одоо хүн байсан шүү дээ таа. Тэгээд энэ шүлэг унших юу бол миний аав юм баг дулмаагч. Миний баг дүүн бол энэ сумын урлаг уран сайхныг хөтөлдөг дулмаагч хөтөлдөг байсан. Тэгэл манайхан тийм одоо тэр оюун ихч оюун чимэг ихч гэдэг ингээд дараа нь би ороод ингээд манайхан л ингээд хөтлөгчөөр ингээд нэг одоо хөтлөгчийг л одоо манайхан л дамжуулаад ингээд өглөөд явах юм шиг. Одоо миний хөрхөн хүүхдүүд зүрлэл шүлэг унших дуртай. За таяр маань хэдэн онд одоо айл гэр болсон бэлээ? За би чинь одоо нэг анги хоёр шүү дээ. 1987 онд айл гэр болсон. Одоо 40 жил болж байна да. Тэгээд одоо шиг гэрүүлээрээ энэ сургуульд одоо олон жил ажиллаж гэрүүлээрээ одоо энэ сургуулийн бас одоо нүүр царай авалж бас одоо ажиллаж хөлбөмбөрлөж бүхэл зүйлд нь одоо оролцож ирсэн хоёр гэж одоо манай энэ ахмад мөчнөр ярьж ирсэн. Тийм шүү дээ. Бид ч юусэн нөгөө нэг ангид байсан учраас ингээд 75 5 дугаар ангид сургуулийн 50 жил болж байхад бид чинь энэ илэрхийлэлтэн шүлэг уншаад бид нэг одоо хизээд бэлгэн гэсэн шүлэг илэрхийлэлтэн шал ингээд тэндээс л одоо сургуулийн бүх үйл ажиллагаа төвх болсон доо 50 гаруй жилийн сургуулийн төвхийг хуваалцж байгаа хоригоо юм. Олон цагаан ахмад багш нараас сурцдаг байлаа. Үеийн сайхан багш нартайгаа хамтарч ажилладаг байлаа. Хүүхдүүдтэйгээ сайхан ажилладаг байлаа. Тэгээ сая яасан зэрэг тэр урлагийн наадам, биеийн тамир спортын наадам гэдэг чинь юусанд бүх хүүхдүүдэд хөгжүүлэх, хамтарч ажиллах их сайхан юм болдог байлаа шүү дээ. Тэнд ч залуучууд байсан учраас хоёулаас зэрэгцээд орцдог байлаа. Боловсролын байгууллагууд хоёулаа 30 гаруй жил хоёулаа хамт ажиллаж байна да. Надад одоо хичээл зааж ирсэн математикийн багш Саран Туяа, Монгол хэл уран зохиолын багш Наран Цэцэг, газар зүйн багш Сайн юм, орос хэлний багш Лонжот, биеийн тэмрийн багш Сүхэ, дуу хөгжмийн багш Цэрэн Дорж, химийн багш одоо мөнхөр багштай одоо мөр зэрэгцэн их олон жил ажиллалаа. Тэгэл би нарын ахлах өдрөдөгч завцсан гэл энэ сайхан багш нарын одоо сургаснаар л өнөөдөр амьдралын чиг үүрэг авч явна. Манай ангийнхан бол Саран Туяа багш 1-р ангиас наваад бид нарыг 4-р ангид орох жил дунд ангийн багш болж мэрэгчлээ ахиулаад эргээд бид нарыг үргэлжлүүлэн аваад 8 жил нэг багшийн гараар явсан тийм азтай. Саран Туяа багшийн одоо ажлын одоо чиглэл сургал юугаар бид 8 жил явсан байдгийг Саран Туяа багшийн маань болтоо за шигөө дуртах хэвээр миний багш бол бас зарчимч өндөр шаардлагатай. Манай ангийнхан ч уралдаан тэмцээн одоо уралдаан тэмцээн тэр үед чинь гоноот уралдаан тэгээд жагсаалын үзлэг найрамдлын сарын дэвэл захидлын маркны уралдаан ясны цуваа гэл гүйст бүх жагсаал бүх үзлийн юмд манай төрүүлдэг багш маань тийм юм идэвхтэй тийм хүүхдүүдэд юм сайн хамруулдаг хүмүүжлийн ажлыг олон талд хүмүүжлийн ажил годмаар урлагтай хуулах хүртэл хийж явж багштайгаа болоод тэгж ажиллаж ирсэн багш одоо ангийн одоо шалыг угаахад хүртэл хүүхэд болгонд хувааж өгч өнгийн гартал угаалгаж зүлгүүлж гүйцэтгэл цайтай тэгж сургасан тийм байна гэж багшийн тэгж битээр бахархан ярьдаг. Эрдэм хайрдасан очтог тайнхын үдигнэгээ аргудум хүссэдний Амар баясгалан Бямцрын 2 1978 онд Уян сумын 8 жилийн сургуулийн 1-р ангид орсон, 1А ангид орж исэн. Тэгэхэд би ангийн багш болж хүлээж авчихсан. За манай ангийн сурагчид хичээл номдоо шамдаал сайн суралцж ирсэн. Би ч сайн сурахын төлөө нэр ижил байлаа. Тэгээд манай амар хэсгэн Бямцрын 2 бол анги дотроо ер нь дунд ангид ороод бол ерөөсөн манлай жил байсан хүүхдүүдтэй. Тэгээд ангийн дарга зохион байгуулагч хийж ирсэн, сурлага сайтай тийм хүүхдүүд байсан. Бямцрын амар баясгалан бол дуулан,
шүлэг уншин, юм зохион байгуулахдаа сайн ханы сонин янз бүрийн юм хийхэд бол манай энэ хоёр шав мундаг оролцдог, альва юмд их итгэвчтэй, ангийнхаа сурагчдыг манлайдаг сайн сурагчид байсан. Тэтгэвртэн гарах гээд 37 жилийн дараа тэтгэвртэн гарахын үед бол би 10 захиралтай ажилласан байдий. 10 захирлаа би дурсаж тэр багш нарын онцлогоодыг би бичиж захирлуудаа дурсгоё гэж бичиж байлаа. Тий. Захирлуудаа дурсгаад манай захирлууд дордороо л нэг онцлогтой. Одоо зарим нь бол юуны одоо зах зээлийн одоо хүнд хүчээр үед яаж байгууллагыг авч явж байна, яаж орчны одоо материалга техникийг материалгаас яаж хангаж яаж явж байна, хамт олонны одоо яаж бүрдүүлж байна гэх бүх багш захирлуудынхаа онцлогоодыг харуулсан тийм дурсан бичиж захирлууд минь талархалтайгаар хүлээж авсан. Багш нарынхаа одоо уралдаан тэмцээнд оролцох ажилт нь бол дандаа гар үе оролцож одоо тэр өчүүхэн одоо санаа өгч тэднэрээсээ дандаа суралцж байсан. Одоо манай одоо уралдаан тэмцээнд оролцож явсан шилдэг багш нар одоо лавсрын багш, оюун дэлгэр, эрдэнэ чимэг, саялмаа, цэрэн цогцол багш нарын бүтээлийн болон одоо ур чадрын уралдаанд явахад нь би одоо өчүүхэн тийм тусалцаа үзүүлээд гүйж явж ирсэн чинь тэндээс маш их туршлага хөрөмтлүүлсэн байдیں۔ Цэрэн цогцол багшийн дурсаад бол багш минь надад нэг шүлэг Ахмад багш гэсэн шүлэг өгөөд цаасан дээр бичсэн шүлэг өгөөд би тэр номын сангийнхан одоо шүүгээд хадгалж ирсэн, олон жил хадгалж ирсэн. Тэгсэн чинь Өвөрангай аймгийн боловсролын 90 жилийн үед багш шүлгийн уралдаан болоод тэнд одоо шүлгийн одоо бичээд явуулсан чинь 3 дугаар байранд орсон. Тэгээд би багшийнхаа одоо бурхан болцсон байсан ч гэсэн шүлгийг амьдруулад тэр шүлгийн ерн одоо ард түмний хүртэл болгоод би концертн дээр хүртэл тэр шүлгийг уншиж алдаршуулж өөр хүүхдүүд нь маш талархаж ээжийн минь бүтээлийг ямар сайхан авч явж байгаад ингээд уралдаан сайж төрүүлүүлж байгаа баярлалаа гэж хүүхдүүд талархаж ирсэн. Ахмад багш нар аюушийн цэрэн цогцлогчийн минь зохиосон шүлэг байгаа. Өглөө бүр бага настайгаан залгаж өдөржин шуйгаан дунд өмбовч ядарлыг умартан зүтгэж сурсан ямбалж үзээгүй эгэлхэн сэхэтэн мөнгөн сартай буурал тэргүүнтэй мөнх залуу Ахмад багш нараа хүүхдүүдийн дунд хөдлөлцөн тоглохдоо хөлн хөнгөрч хиймрэн сэрэгдэг ангийн олон шавнараа хараад 10 жилийн үеийн дурсдах нас тогтож нам суусанж нялхамсаг замтай Ахмад багш нараа сайн яваа шавэн хараад сайрхан ярьж хариу нэгтгүйч саардуу яваа нөгөөг дуулаад санаа зовнон нойрон хулжаад ихийн мэлмигээр бусдыг дэтгэдэг эрхэм чанартай Ахмад багш нараа хураасан ноорхой хідэн номноосоо өр хураасан хөрөнгө үгүйж гэлээ итгэл саарж сэтгэл дундраагүй ирээдүйд итгэлтэй төвчээртэй хүмүүс амьдралын бэрхэд өвдөг сүгдөөгүй ардаараа оволсон Ахмад багш нараа ийм гоё шүлэг байна тий. Манай хоёр багш маань одоо ер нь өөр өөр гэсэн онцлогтой одоо амьдралын тэм сайхан зарчимтай хүмүүсээ тэгээд тэр дундаа бас одоо өөр өөртөө гэсэн хобби чөлөө цагтаа араад бас юу хийдгүү тэр талаар бас ярихгүй юу. Тэр одоо манай Бямцран багшаас эхлэв. Одоо амар бясалгалын ихч бол юу яадаг штэ тишүүрээр одоо олон амжилт гаргаж ирсэн. Бид нэг жоон бог мөснөө иргээл тий том арга хэмжээ болдог. Тэн дээр л одоо манай амрагч маань одоо янзын гоё гуулгаал тэр чинь бол нэлээд тэмцэлтэнтэй өрсөлдөөнтэй уралдаан тэмцэн болдог гэсэн штэ. Тий Улас аймгийн тэмцээн гэл тий. За манай Бямба багш маань яриа. За би чинь одоо хоббитэй бүгд цасан засвар байгаа өвлөө өвгөн болон
Олон жил сургуулийн үгний олон жилээс зун наадам дээр болохоор засвал хийн аймгийн засвал за одоо энэ айдаалагч болдгоо байсан. Айдаалагчны болж үтсэн. Янз юм залуу байх чинь тэгэл даалгавраараа хийн заримдаа өөрийнхөө сонирхлоороо явна шүү дээ. За одоо сүүлүүд энэ урилга цуглуулад байгаа юм би. Энд нэг 40-50 урилга байгаа. Яагаад нь урилга цуглуулсан бэ гэвэл урилга гэдэг чинь өөрөө сайн сайхан юмд хүний өрн дууддаг. Дотороо гоё өгөвдтэй гоё юм байдаг учраас хүүхдүүдтэй бас энэ ач нартаа бас дурсамж юу бодоод ингээд хүүхдүүдийн юугаар ингээд урилга цуглуулдаг юм аа. За өөрөнгө оюун сумын 80 жилийн урилга байна. За сургуулийн 90 жилийн урилга байна. Энэ манай Арангай багшийн сургуулийн урилга байна одоо энэ. Тийм байна. Тий. Энэ. Таймэрхүү урилганууд байдаг. Хатман газруудын тэгээд Хурим найр би зөндөө энэ боловсролын өрөнгөн боловсролын 90 жилийн урилга байна. За ингээд зөндөө урилганууд би зөвчөлгөх байна. Тэгээд сүүлд нь болохоор шавнэр маань концертын тоглоод урилга өгдөө. Энэ урилганууд дандаа байгууллагууд аюуад байдаг. За одоо хойшоо болохоор хормын урилга байна. За одоо энэ одоо энэ таны ээжийн атан гацны айн урилга байж тийм ба 18 он тийм. 11 сар. Эрхэм бямцэн таныг гэрүүлийн хамт төрцөөрийг өгч байна. Ингээд юм сайхан урилганууд байт юм аа. Энэ одоо нутгийн биеийн группийн бүхэн бэлд намрын нээлттэй зориулсан урилга байна. Гэх мэтлэнгээр ингээд одоо энэ сургуулийн 70 жилийн урилга байна. Тийм. Энэ урилга ингээд ийм байна. Одоо ингээд багшнараа урилдаг юм. За одоо хашаа хөрөө гэрүүд урилганууд зөндөө би. Дээр үе одоо хүмүүсийн хөдөлмөрч үйлдвэрийн одоо төлөвлөгөөт эдийн засгийн үеийн одоо зүтгэж явсан аав ээжийн би өнөөдөр маш их бахархаж сууна. Одоо аав ээжийн одоо ийм одоо баярын бичиг шагналуудаас ингээд харж байхад миний аав ээжүүд 259%-аар ингээд төлөвлөгөө нормоо биелүүлсэн тул энэ гэсэн машинуудыг анхаарч үзэхээр 2 хүн гарантай баг 3 хүний шахуу ажлыг ингэж хийж явсан ийм хөдөлмөрчин сайхан аав ээжээрээ бахархаж сууд юм аа. Сургуульд байхад энэ одоо дандаа л нөгөө юу тишүүрийн 3 дугаар зэргийн диплом, 2 дугаар зэргийн диплом, 1 дугаар зэргийн диплом гэд тэгээд аймгийн авраг болоод улсын тишүүрийн тэмцээнд явчихсан. Улсын тишүүрийн тэмцээнд яваад 13 дугаар байранд орсон. Намайг авч явсан багш минь өөр хангаан тийм нэг орж исэн тухайн үеийнхэн юу ахиулсан хэмжээг. Гэхдээ мастрын болзол хангана гэж харж байлаа. Уулна гэж багш минь жоохон тэгж ирчихсэн ажиллаж байхдаа гэр бүлэрээ одоо ажиллахын одоо маш сайхан байдаг. Бүх юм дандаа хамтарч биенийхээ ажлыг маш их ойлгоно. Аливаа юмд нь болж л би энэ тусдсан болоод юм нэг ажлыг хоёулаа хамтарч хийдэг болохоор онцлогтой байдаг. Тэгээд багш нартай, дүү нартай бүгдээрэнд нь сайхан үлгэр дуурайтай л төвчилж явах үед бид одоо бараг одоо гэр ах дүү нартай хоёулаа л одоо томууд нь болсон учраас ерөөсөө аливаа бүхэл ажил дээр үлгэр дуурайтай байхыг л хичээж явдаг. Бид хоёр одоо нэг хүүтэй миний хүү шинжлэх ухааны технологийн их сургуулийн утасгүй холбооны ангид төгссөн. Тэгээд одоо мэрэгчлэр юм бол ажиллаад одоо компани байгуулад ажиллаж байгаа. Миний хүү тэгээд ажилчдынхаа амьдралын чанарыг дэвшүүлэхийн төлөө ажилдахт нь аав ээжээрээ бас нэг хүмүүжил зөв төлөвшүүлжээ гэж боддгийг ажилдаг аав ээжээрээ маш сайхан авч яваад нь хөөгөрөө бахархаж явд юм аа. Тэгээд сайхан бэртээ болсон. Миний ээж бол надад бол 2 дугаар одонгоо гардуулж гисэн. Тэгээд би нэг хүүтэй юм чинь 2 дугаар одонд төрөгчтэй гэж яг хадгалж явъя даа л гэж бодож байлаа. Гэтэл 2 дугаар одонгийн ач минь гарлаа. Тэгсэн чинь нэгээ би 2 дугаар одонгийнхаа одонг ээжийнхаа өгсөн одонг охин дам бэмлэгээс одоо гарч ирэхэд нь миний хүү алдарт ээж боллоо гэд гардуулсан. Миний охин баярлаад тэгээд дараа нь би тэд алдарт ихээхэн одоо цайлгыг хийлээ. Тэгсэн чинь ерөнхийлөгчөөс авсан одонгоо ээждээ өгнөө. Та бол 4 сайхан очтой алдарт эмээ шүү гэд битээс олцсон энэ гэр минь одоо миний л одоо тэнж явсан үр минь л гэж би бодож байгаа. Бид хоёрт бол
төрсөн үрээс нь ялгаагүй илүүд ингэж анхаарч явдагт бид хоёр бол заяа баяндаа маш их баярлаж явд юм аа нөхөө. Манай аав ээж манай тийм хөдөлмөрч бүтээлч одоо бусдыг хүндэтдэг, хайрладаг одоо олон шавнар төрүүлсэн тэр буян одоо биднэрт одоо за яаж одоо ингээд бид бүхний миний одоо ажил бүтэмжтэй явд юм уу гэж би бас боддгоо. Аав ээж маань бол одоо бид намайг одоо үргэлжлэл одоо хүн тустай яваарай те хүмүүсийг хайрлж хүндэтгэж одоо альва ажлыг хийхдээ тийм чанартай тийм хүний хайрыг татаж тийм одоо бүх одоо боломжоор одоо хичээж ажилт юм шүү гэж сургадаг. Тэр одоо сургаалаар нь одоо би ингэж ажиллаж амьдарч байгаа. Ээж хэрмэн одоо бид хоёрт одоо хамгийн гол юм бол одоо бид хоёрын өөрөө хөвгтөө өсөхөд маань аав ээж маань маш их аж тусаа өгч одоо хамт харилцаад бид хоёрын ажил хийх боломжийг олгож одоо ингэж байдагт нь аав ээжтэй маш их одоо баярлаж талархаж явдгаа. Аав ээжтэй одоо тэр их хайр тэр их одоо юуг нь одоо үгээр илэрхийлэхийг харахгүй юм. За би одоо энэ хоёр сайхан хүний хүү бол турсандаа одоо туйлын их баяртай байдаг. Тэгээ одоо аав ээж хоёртоо урт удаан наслаж одоо өөр хүүхдүүдэндээ өмд төшөөг болж явахын хөрөөл төвшүүлье. онд бэр болж орж ирж байсан. 2012 оноос үерхэд 2013 онд бид хоёр ээж автаа танилцсан. Анх бэр болоод орж ирэхэд айлын ганц хүү. Тэгээд аав маань юу гэж хүлээж авсан бэ гэхээр шингэн хоолойтой охин хүүхэд ааваа гэж дуудах айгүй гоё байлаа гэж намайг хүлээж авч ирсэн. Тэгээд ээж энэ хоёр буурлын энэ хоёр хүний бэр болж ирсэн миний одоо урд насандаа хийсэн хамгийн том буян юм болов гэж би боддог. Яагаад гэхээр би 4 хүүхэдтэй 4 хүүхэд төрүүлж өсгсөн энэ их ажлын маань хамгийн арт талд нуулж явдаг хүн маань аав ээж маань байдаг. Би одоо хүүхдээ төрүүлээд ой хүргээл ажилдаа ордог. Бүх харын ажлыг маань аав ээж маань зохицуулдаг те. Манай хүүхдүүдийг нэг өдөр ч гэсэндээ ингээд эмээ өдөр очихгүй байх юм бол одоо эмээ хоёр нь ингээд бүр амар удаа уулзаагүй юм шиг ингэж их санцсан байдаг. Тийм болохоор энэ хоёр хүний амар бүр агуу хэлүүгээр хэлхээ аргагүй ийм их ачлалыг дааж ядаж яваа бэр байгаа. Тэгээ би болохоор нөгөө 2016 онд өөрийнхөө аавыг бурхан болсон. Миний аав бурхан болсон. Тэгээ миний аав бурхан болоод ааваа гэж дуудах ирэхгүй болчихсон байхад маань аав маань намайг яг охин шигээ те яг миний аав шиг намайг хайрладаг болохоор би аавдаа маш их талархаж байна. Ээж маань одоо юу гэдгийг хүн болгон ингээд сайн хадам ээжтэй байна гэдэг бол амар том юм агуу тансаглал тий тансаглал байдаг бол би бүр хамгийн том тансаглалтай байдаг. Намайг нэг удаа ч гэсэндээ бэр гэж хүлээж аваагүй. Дандаа миний охин гэж хүлээж авдаг. Би бол хадам ээж гэж ерөөсөө дууддаггүй. Дандаа ээжээ гэж дууддаг. Яг л түрүүнд хэлсэн шиг те миний урд насандаа хийсэн хамгийн том буян юм болов энэ хоёр хүний бэр олж төрсөн маань гэж. Маш их баярлалаа. Бид 6-гийн төлөө хийсэн бүх зүйлд нь маш их баярлалаа. Миний 4 хүүхдийг надаас илүү хайрладагт баярлалаа. Ийм мундаг хань те миний хань бол хамгийн мундаг хүн. Ийм мундаг ханыг надад төрүүлж өгсөнд баярлалаа. Ийм мундаг ханыг өсгөж өгсөнд баярлалаа. Зөндөө хайртай шүү. Маш их баярлалаа. Том алч охиных нь хэлснээр 100 наслаарай. Тэгээд хүүхдүүдийнхаа хүүхдүүдтэй жаргаж амьдраарай. 100 наслаад 6-даа тавигдлаарай гэж л та. Sanala
Би чинь дөрвөн хөргөн ачтай энэ ачин стан зориулж бас гэр дүүрэнгээ гэсэн хөргөн сэтгэлээ сан гарч бичсэн байгаамаа. Би яг тэрийг л одоо онцолж бас танаар хэлүүлэе гэж бодоод төрөөс эш бас энэ хөргөн дөрвөн ачтай зориулж л гэр дүүрэнгээ гэдэг хөргөн шүлэг бичсэн байна. Гэр дүүрэнгээ бямцрын дагч нартаа аав ээжийн амин эдэн эмээ өвөгийн нандин эдэн Үрийн үрс та нар минь ганцхан насны минь чимэг юм шүү. Гэр дүрэн гэгээнүүд нь гангад цаохор ирвэхэнүүд минь ээ. Аавынхаа сайн хайран домсон ад жаргалын шууханууд нь ээжийнхэн ариун өвөн бүэлэгдсэн хайран бүэлэгдсэн эрхэм нандин ачин нар минь ээ. Гэр дүрэн гэгээнүүд минь ганган цаохор ирвэхэнүүд минь зудаага бичгдсэн заяагаан дагаж ижилсэн амьдрах насны минь дүүрэн байсгадан ад жаргалын гэсэн бурхад минь билээ. Гэр дүрэн гэгээнүүд нь ганган цогор ирвэхэнүүд минь ээ. Монгол Улсын анхны ерөнхий сайд Төс өчрийн намсрангийнхаа нэрэмжит ерөнхий боловсролын 1-р сургуулийн маань одоос түүхт 100 жилийн одоо энэ сайхан нэвтрүүлгийн урилгыг авч одоо оролцсон та хоёртаа бас талархал төвшүүлье. За баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье. За тэгээд одоо хэдхэн хоногийн дараа бас одоо түүхт 100 жилийн маань болох гэж байна. Тэгээд 100 жилийн хойд бас үеийнхээ шав нарыг хамт ажиллаж исэн одоо бас Ахмад багш нар за мөн одоо үед ажиллаж байгаа багш нараа сайхан хуурж одоо сайхан өрөөлөг хэлбэрээ. За тий. За одоо хэдхэн хоногийн дараа түүх дам болсон сургуулийн маань 100 жилээ болох гэж байна. Үеийн төгсөгчид, үеийн Ахмад цагаан багш нар минь 100 жилийн хойд энэ сайхан сургууль дээр хүрэлцэн ирж 2-3 хамтдаа байж сайхан жаргаж байгаа. Хүрэлцэн ирээрээ та бүхэндээ гэж ирөөё. За манай хамрын эсгэлэгч маань. За Эрдмийн одоо уурхай болсон Өвөрхангай аймгийн Уянга сумын Өвөрхангай анхны сургууль маш олон эрдэмтэн мэрэгдийг төрүүлсэн. Тэгээд энэ сургуулиас 11 гавьяат төрсэн ийм алдар түүхтэй сумын сургуулийг бол би ховорхон байдаг хаа гэж бахархдаг юм. Энэ сургуулийнхаа одоо түүхийг бүтээлцээд одоо явж ирсэн минь энэ хамт олон дотор ажилласан минь бүгд одоо дандаа сэтгэлд одоо үлдэж та нарын дандаа дурсаж одоо тийм ерөөлөг төшөөж байна. Хүрэлцэн ирээрээ манайхаа. За та хоёртаа бас маш их баярлалаа. Тэгээд энэ сайхан түүх сургуулийнхаа түүхийг бүтээлчилж одоо энэ сайхан сургуулийнхаа одоо бас олон мянган шавнар хүүхэд багчуудын төлөө бас өөрсдийнхөө ажил амьдрал бүхий л одоо цаг хугацааг зориулж ирсэн та хоёртаа бас нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид болоод нийт нутгийнхаа ард иргэд за та хоёрын маань одоо бас таньж мэддэг бүхий л хүмүүс хамтран ажиллаж исэн тэр багш нар тэгээд одоо энэ сургуулийнхаа нэрийн өмнөөс одоо бас талархал төвшүүлж та хоёртаа эрүүлэг сарвал сайхан урт удаан насыг хүсэн өрөөё. За баярлалаа. Танаа чамд бодон танаа багийнхан эрхэм шав мөртөдөө одоо баярлалаа. Ажилд намжилт эрүүл саруу сайн сайхан бүхнийг өрөөё. За энэхүү Өвөрхангай аймгийн Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургууль үүсэн болсны түүх 100 жилээр зориулан одоо үзэгч та бүхний хүрээлэл болгож байгаа энэ сайхан одоо нэвтрүүлэг маань бас өнөөдөр өндөрлөж байна. За эрхэм сайхан одоо бас Ахмад багш нар ажилчдаа одоо бас урьж оролцуулж байгаа. Одоо энэ нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт маань за Өвөрхангай аймгийн Уянга сумын ерөнхий боловсролын сургуулийн одоо түүхийг бүтээлчилж энэ сургуульд бас олон жил ажилласан гэрүүлийн одоо бас багш нар болох аюурын Бямбцэрэн тогоочийн амар бясгал нар урагдаа оролцлоо. Ингээд нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай. Өглөөн нарнаар яран ирэхэд эрдэмийн үдэ дэлгэн туссан эрдэмтэн багш нар минь Оргин сарул тангимда үеийн олон шавнаран угтаад ингри дотн үгээр учран золгодог багш нар минь. Заасан хичээлэн зүрхэнд шингээд зан дөргөн сэтгэлд хоногшоод
100 жилийн түүхтэй сургуулийнхаа зузаан түүхийг тэд л бижилсэн. Ууган сургуулийн эрдмийн үрийг түүчээлэн залгуулж, уянга нутгийн хүүхэд багчуудад дэлхийн боловсролыг эзэмшүүлж, 100 дурсагдах алдар амжилтын эздэг дөрүүлэн 100 жилийн эрдмийг тэд л түгээлсэн. Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 100 жилийн өн баярын мэнд дэвшүүлээ. 100 жилийн эрдмийг түгээгч.